За сайн бацгаана уу та бүхэн өнөөдрийн төргий санхүүжилттэй арилжааны хичээлийн маань ээлжид нэгэн дугаар бэлэн болж байна. Өнөөдрийнхөө хичээлээр бид санхүүжилтийг маань яг боддоор олгож байгаа хувийн арилжааны фирмүүдийн талаар дэлгэрэнгүй авч үзэх байгаа. За ингээд хэдүүлээ дэлгэц рүү анхаарлаа хандуулцгаая. За та бидний харж байгаачлан энэ бол бидний өмнө ярьсан санхүүжилттэй арилжааны уул байгаа. Тэгээ бид энэ санхүүжилттэй арилжааныхаа хичээлээр энэ уулын ноён оргилд нь гарахыг ирмэлцэх болно. Энэ уул маань өөрөө хоёр оргилтой. Нэг нь бол бид нар энэ хичээлийг дуусгаад цаашлаад амжилттай арилжаад ашигтай ажилласнаар дээр нь гарах бол нөгөөх нь илүү холих буюу урт хугацаанд бид нар яг энэ арилж байгаа амьдралын юм аяг болгосноор биелэх оргил байгаа шүү. За өнөөдрийн хичээлээр та бүхэнд бид хувийн арилжааны фирм буюу proprietary фирмийн талаар дэлгэрэнгүй авч үзнэ. Энэ зураа бид нар түүхүү хөгжил, Волкерийн дүрм, шилжилт, өнөө үе, хээж сангийн ялгаа, тэдгээрийн онцлог нь юу вэ? Дотроо ямар төрлүүд байдаг? Юу арилждаг? Жижиглэнгийн арилжаачдаас юугаараа ялгаатай? Давуу тал, сул тал, дүгнэлт гэсэн хэсгүүдийг хамарч ажиллах болно. За ингээд хэдүүлээ энэ хичээлд орцгоё. За та бүхний харж байгаачлан энэ бол манай хувийн арилжааны фирмийн арал байгаа. За энэ арал дээр юу болж байгааг хэдүүлээ хамтдаа ажиллацгаая. Энэ бол өөрт өмнө хизээч нээгдэж байгаагүй юм нэг арал. Тэгээ монголчуудын хувьд бол бас нэлээд шинэлэг ойлголт байж болно. Гэхдээ санхүүжилттэй одоо энэ арилжаа хийдэг хүмүүс маань одоо мөнгө санхуудаа шууд холбогдож байгаа хуваар энэ зах зээл маань илүү хурдцтай хөгжөөд нэмэлт олон боломж гарч ирсний нэг нь бол энэ санхүүжилт орлогодог хувийн арилжааны фирмүүд байгаа. Тэгэхээр энийгээ би арлаар зөвлөсөн бид нар ингээд эд баялагын эзэд болох боломж нэг алхмаар ойртож байна. Хуучин болвол бид нар мөнгөтэй болчих юм бол мөнгөөр ашиг хийх, мөнгөө хөдөлгөөд ашиг хийх амархан гэж боддог байсан. Одоо тэр явдал маань биднэрт ирчлээ. Хэдүүлэнд одоо ядуугийн зовлон биш бүр баячуудын зовлон толгарч байна гэсэн үг. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр бид нэр одоо $100, $1000 ашиг хийгээд тэрүүгээрээ амьдралаа болгох гэж нэлээд ингээд толгоогоо ашигладаг тий. Нэлээд эрсдэлтэй эсвэл одоо олон арилжаа хийх шаардлагатай байдаг байсан бол одоо тэгэх шаардлагагүй биднэрт их хэмжээний мөнгийг санал болгодог, санхүүжилт олгодог байгууллагууд бол гарч ирсэн. Тэр улсуудын олгож байгаа санхүүжилтээр хэдүүлээ хэрхэн амжилттай арилжах, эдгээр юу хийдэг талаа дэлгэрэнгүй авч үзцгээе. За хувийн арилжааны фирмүүдийн үүсэл хөгжлийг ярих хэрэгтэй. Мэдээж шууд ингээд за яаж мөнгө олгодیں, яаж би тэрэнд нь хамрагдیں гэдгийг мэдэх чухал боловч яг энэ төрлийн арилжааны фирмүүд нь хэрхэн үүссэн, яаж өнөөдрийн одоо бид нар санал болгоод байгаа бүтээгдэхүүнүүдийг үүссэн гэдгийг мэдчих юм бол энэ улсууд ер нь биднээс яг юу хүсэж байгаа, яаж эднэртэй хамтарч ажиллах юм гэдэг санаа биднэрт ингээд өөрөө ирэхгүй төрөх болноо. Тэр үднээс ингээд дэлгэнгүй авч үзэж байгааг ойлгоорой. За нэгт нь хэдий эрсдэлтэй боловч хувийн арилжааны фирмүүд нь хэрэглэгчийн өмнөөс гүйлгээ хийж шимтгэл авахын оронд өөртөө арилжаанаас олсон бүх өгөөжийг авдаг тул санхүүгийн байгууллагын хувьд маш ашигтай ажилладаг байх талтай. Одоо энийг нэг товчоор хэлэх юм бол банкуд бидний хадгаламжийг өөрсдөө байлгаад жил сарын биднэрт өгөөж өгдөг бол хувийн арилжааны фирмүүд нэгэнд одоо нэг тодорхой хэмжээний ашиг хийцэн. Тэгээд тэр мөнгөө өөрсдөө арилжаад хямд багт нь аваад үнэтэй багт нь зараад тэндээс олсон ашигаа 100% өөрсдөө аваад менежменттэй зарцуулаад үлдсэн нь бол ингээ ашиг болоод үлддэг энэ төрлийн компани байх нэ. За тэгээд энэ дээр хэлж байгаачлан энэ төрлийн байгууллагууд нь бол хэдий эрсдэлтэй болож мэдээж эрсдэл өндөртэй. Ягаад тэгэхээр бол бүх шийдвэрүүдийг өөрсдөө гаргах хэрэгтэй болно. Гэхдээ нөгөө талдаа бол ашиг өндөртэй буюу хийсэн ашигаа бүгдийг нь өөрсдөө авдаг гэсэн үг. Энэ төрлийн үйлчлэгээ явуулдаг байгууллагууд нь жижиглэнгийн хөрөнгө оруулагчдыг бодвол шийдвэр гаргахад хэрэг болох зах зээлийн үн цэнтэй мэдээллийг олж авах өрсөлдөөний давуу талтай байх магадaltaй. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та битээр бодоод үзэх нэ. Энэ хөрөнгөний зах зээл дээр ажиллаж байгаа. Ер нь бол энэ санхүү мөнгө хэрхэн хэрэгэлдэг гэдгийг мэддэг. Энэ чиглэлд олон жил ажиллаж байгаа байгууллагууд ер нь арилжааны одоо тухайн цаг үеийн нөхцөл байдал дээрээс нь одоо мэдээлэл, дээрээс нь одоо энэ өндөр хөгжилтэй орнуудад энэ технологийн компаниуд нь ямар боломжийг санал болгож байгааг илүү ойроос мэдж идэг, илүү нөгөө үнэн хэрэглэгчд нь байдаг учраас сайн бүтээгдэхүүнүүдийг санал болгодог. Тэрүүгээрээ ч тэр одоо бидний ашиглаж заримдаа чаддгүй тэр болгон нээлттэй байдаггүй арга барил
дээрээс нь одоо тоног төхөөрөмжийг бол ашигладаг байх нэ. За энэ хамгийн энгийндээ жишээ дурдах юм бол одоо бид нэр гэрээсээ арилжахад бид нэр ингээд интернетийн хүчин чадлаас хамаарат тодорхой хугацааны дараа бидний арилжаа биелж байгаа буюу бидний ийм нэг тодорхой хугацааны лаг ийм хоцрогдолтой арилжаа хийж байгаа. Энэ фирмүүд бол ерөөсөн миллисекунд нь бүр 0.0 мянганы 1 байх, 10,000-ны 1 байх жишээний бидний арилжж байгаас даруй нь 200 300 дахин. Гэхдээ бол яг нэг жирийн үнэнүүдээр анзаарахдаггүй боловч их хэмжээний нөгөө хурдтай гүйлгээ хийхэд бол энэ өөр айгүй том давуу тал болж гарч ирдэг байгаа. Гэх мэтчлийн давуу талыг байдаг байгаа. За нэмж дуртахад эдгээр байгууллагууд санхүүгийн боловсронгуй загварууд болон арилжааны дэвшилтэд програмын амжаас ашиг хүртхийг үргэлж эргэлхийлж байдаг учраас тодорхой ахиц дэвшилт хүрсэн байдаг. За миний нөө түрүүний ирсэн ингээ хамтын ажиллагаа олон жил явуулсан. Тэгэхээр чи мэдээж л одоо хувь хөндөхөөсөө илүү олон байгууллагт нь за манайх нэг юм шинэ бүтээгдэхүүн гаргасан шүү. Энийг ашиглаад үзээрэй гэх гаднаас саналууд болоод өөрсдөө дэрийгээ туршиж үзсэн нөхцлүүд илүү байдаг гэсэн үг. За тэгээ бидний одоо олон дуулж исэн Goldman Sachs, Deutsche Bank зэрэг хөрөнгө оруулалтын банкнууд ашигынхаа болон алдагдлын мэдээж энэ өөрөө эрсдэлтэй алдагдлын тодорхой хэсгийг хувийн арилжааны фирмүүдийнхээ хүчин чармаалтаар олдог нь ил болж байгаа. За ил болж байсан гэд өнгөрсөн цаг дээр ярьсан нэг анзаарж байгаах. Энэ маань бол Goldman Sachs, Deutsche Bank бол одоо энэ proprietary firm яг банкаараа дамжуулж оролцохоо болсон. Гэхдээ өмнө нь бол оролцож исэн гэсэн үг. За тэд хэрхэн ажилтдаг вэ? Практик дээр хувийн арилжааны фирмүүд нь зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг бий болгоход оролцож буюу одоо бидний хэлж байгаа нь маркет мейкинг гэж байгаа байдаг жижиг бие даасан санхүүгийн байгууллагууд хийдэг. За маркет мейкинг гэхээр та хэд жоохон ойлгомжгүй байж магадгүй. Гэхдээ бол бидний одоо хөрвөх чадварыг бий болгож байгаа л компаниуд гэсэн. Нэг талдаа их хэмжээгээр авж байгаа учраас энэ зах зээлч хөдөлгөөн орж ийнэ гэсэн. Ихэвчлэн үйлчлүүлэгч нэг үн цаасыг их хэмжээгээр арилжаалах эсвэл хөрвөх чадваргүй үн цаасыг арилжаалахыг хүссэн үед тохиолддог. За түрүүний хэлсэн. Энэ төрлийн арилжаанд олон худалдан авахч худалдагч тал байдаггүй тул хувийн арилжааны фирмууд худалдан авахч эсвэл борлуулагчийн үүргийг гүйцэтгэж үйлчлүүлэгчийн арилжааны боломжуудыг нээж өгөх нь бий. За энэ бол нөгөө юу арилжж байгаас хамаарат янз бүрийн нөхцлүүд байдаг. Зарим төрлийн хослолууд гэх юм уу, тэр экзотик пэйрүүд дээр за форекс дээр бол тэгээ өөр одоо үнд металлууд, товарын зах зээл дээр бол энэ бол илүү ажиглагддаг байх нэ. За яагаад хувийн арилжааны фирмийн санхүүжилтийг авах хэрэгтэй вэ гэдээ гол асуулт орж ирж байна. За та бит хоёрын хувьд бидний хувьд ур чадвараа үнэлүүлэхийг хүсдэг туршлагатай арилжаачдын хувьд хувийн арилжааны фирмүүд нь томоохон боломжийг олгодог. За ямар боломж олгодгийг хамтаа сонирхцгоё. Анхлан суралцагчдын хувьд их хэмжээний эхлэх хөрөнгө шаарддаггүй тул ашигтай санал болж байж болох талтай. Би одоо хоёулаа анх крипто форекс арилжаж сурахад шууд ингээд нөгөө гүйц сураагүй юм руу их хэмжээний мөнгө хийхэд хэцүү байдаг. Хийсэн ч гэсэн айгүй айцтай байдаг. Тэгхийн бол энэ айцыг бол бид нарт ингээд багасгаж өгч байгаа юм байна. Энэ төрлийн компаниуд нь өөрсдийн хөрөнгөө эргэлтэнд оруулдаг тул арилжаачдын хувьд өөрийн хөрөнгөө алдах эрсдэл байхгүй гэж болж байна. Тэгэхээр бол хүний мөнгөөр арилжнаа гэсэн үг. За одоо хөдөө явахдаа хүний машин унаа явж байгаатай ялгаагүй гэсэн үг байна. Ашигнаад хэлэхэд нэмж дуртахад ихэнх фирмүүд эрсдлийг давах чадвартай тулгуурлан хөрөнгөө татаа авах зогсоох замаар арилжаачдаа давагдчихгүй өндөр аллагдлаас хамгаалдаг. За ямар нэгэн байдлаар одоо бид нар ингээд одоо нэг компани дийл хийцэн те бид нартай гэрээ байгууллаа. За чи ингээд эрсдэлтэй арилжаа хийж болно. Гэхдээ чи нэг тодорхой нэг хувийг нь чи үүрэн шүү гэж тохирсон байх юм бол энэ компаниуд нь өөрсдөө нөгөө эрсдлээ менеж хийх, эрсдлээ одоо хянах юм зохицуулалттай байдаг учраас та бит хоёрыг давагдчихгүй өрнөөс бол авраад гарчих нэ. Гэтэ хэр болготой тийм нөхцөл байдал бол үүсэхгүй. Ер нь бол дандаа биднээс одоо мөнгө нэхгүйгээр дийлэх нь санал болгодог. За ингэ байж исэн чинь за ингээ хувийн арилжааны фирмийн үүсэл хөгжилгээд хэдүүлээ ярьлаа. Ийм нэг санхан далаа усанд бид нарт юм одоо загталтай шилэн лонх хүрээд ирсэн. За ингээ луужангаар за хувийн арилжааны фирмийн үүсэл хөгжлийг мэдчихлээ. Одоо ингээд энийг чи ингээ даваад дараагийнхаа ам руу гарьяа гэсэн чинь хэдүүлэнд Волкерийн дүрм гэж юм заавалчгүй мэдэх шаардлагатай. Дараагийн степ руу дараагийн юмаа давъя гэхэд шаардлагатай болох нэ. За энэ юу вэ гэхээр 2008 оны санхүүгийн ямарлыг бол та мэдж байгаа. Үүсгэсэн гэж дэлхийн нийтэд болсон томоохон санхүүгийн ямарл байдаг. Та энэ талаар нэмж яхаар бол дурын вебсайт дээр байгаа. Ямарлыг үүсгэсэн гэж буруутгаж байсан байгууллагуудын дунд хувийн арилжааны фирмүүд болон хэд сангууд багтсан.
харамсалтай байна. Мэдээж эдгээр чинь өөрсдөө нөгөө арилжаа хийж байгаа боломжийг хайж байгаа компаниудын хувьд бол оролцох нь зүйсний хэрэг. Гэхдээ бол бүр ингээд буруутгагдсан байх шүү дээ, тий. Улмаар 2014 оны 4 сард Америкийн нэгдсэн улсын холбооны засгийн газраас Walker-ийн дүрмийг хувийн арилжааны фирмүүдийн үйл ажиллагаанд зохицуулах зорилгоор нэвтрүүлсэн. За юу нэвтрүүлсэн бэ гэхээр фирмүүд үйлчлүүлэгчдэд шууд ашиг өгдөггүй эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхийг хязгаарлах зорилготой байсан. Эдгээр эрсдлээ таамаглал дээр тогтсон хөрөнгө оруулалт нь зах зээлийг докторгүй байдлын шалтгаан болсон гэж үздэг хүмүүс ч байдаг. Гол асуудал нь санхүүгийн байгууллагууд болоод тэдний үйлчлүүлэгчдийн хооронд үүсэж болзошгүй ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх явдал байв гэдэг. За жоохон ойлгомжгүй юм шиг байж болно. Гэхдээ энгийнээр тайлбарлах юм бол одоо нэг үнэт цаасыг дахин ингэж багцлаад тэрийгээ ингээд 3 дахь чиглэгчдэд зарж борлуулдаг байсан явдлыг энэ Walker-ийн дүрмээр хориглосон. Ер нь бол хаалт тавьсан. Нэг үгээр бол яг та бит хоёр ингээ 3 дахь чиглэгч одоо хоёлаа хөрөнгө оруулалтын Goldman Sachs гэдэг компани дээр очисон чинь бит хоёрт ингээ нийлүүлээд энэ mortgage-ийн зээл байгаамаа энэ 30 жилээр ингээ аажмаар төлөөд явах юм ингээд бид нарт ингээ багц ингээд үнэлээд зарчээ гэж бодъё. Гэтэл тэр багцсан яг задлаад үтсэн чинь дотор нь нөгөө хямрал болчингууд нөгөө усууд чинь мөнгө төлж чадахгүй төлбөрийн чадваргүй усуудын багц олгоод тэгээ бид нарт ингээд энэ дайжгүй гэдэг нөгөө зөвлөгөө өгөөд хийчихэр чинь бид нар тэрэн лүү нь оруулсан. Гэтэл тэр нь ингээд бидний эсрэг ажилчлаа буюу яг хэрэглэгчдэд ашиггүй ийм санал тавихыг хориглосон. Нөгөө компани мэдээж нөгөө хийсэж байгаа ашигынхаа 100%-ийг авч байгаа учраас хэрэглэгчдэд ашиггүй юм хийж болохгүй шүү гэдгийг нь одоо бас нөгөө хамгаалах зорилгоор хийцэн гэсэн. За мөн Walker-ийн дүрм нь санхүүгийн байгууллагуудын авч болох эрсдлийн хэмжээг хязгаарлахад чиглэдэг. За нөгөө тал нь нөгөө эрсдэлтэй учраас ашиг эрсдлээ ингээ хүн чинь тооцоолох хэрэгтэй ш. Нөгөө компаниуд чинь хит их эрсдэл үүрээд буруу юм руу орчихгүй гэдгээс нь бас хамгаалсан байх нь байна. За энэ банк эзэмшдэг банк, санхүүгийн байгууллагуудын өөрийн нэрийн дансаар хувийн санхүүгийн фирм ажилуулах, хөрөнгө оруулалтын тодорхой үйл ажиллагаа явуулах, тухайлбал хэд сан, хувьцааны санд хөрөнгө оруулах эзэмшихийг хориглосон. За тэгэхээр одоо бид нар Монголд нэг хөрөнгө оруулалтын банктай бай гэж бодъё. Хэдүүлээ тэр банкнд одоо өөрийн гэсэн данстай. Тэгээ бидний одоо мөнгөөр зээл биш ингээ хөрөнгө оруулалт хийгээд тэрнгээрээ ингээд нэг юм эрсдэлтэй худалдаа авалт хийгээд ашиг олно гэдэг айгуу найдлага төрүүлсэн. Одоо энэ тохиолдолд бол 3 дахь гэдгийг та сайн ойлгоорой. Одоо юу гэдэг нь яг одоо арилжааны банк буюу хаан банк бидний хадгаламжийн байгаа мөнгөөр бол дахиад зээл олгож байгаа. Одоо тэгээ зээл олсон ашгаасаа биднэрт одоо бас хувь өртөөгээд биднэрт нөгөө өгөөж өгж штэ. Тэнгүүд энэ тохиолдол болохоор одоо хаан банк ч гэдэм өөр бусад нэг аль нэг банк өөрсдийнхөө нөгөө жилийн эцэд олсон ашгаасаа тэрийг илүү нэмэгдүүлэхийн тулд дахиад нэг юм хөрөнгө оруулалт руу хийгээд тэрэн дээрээ ингээд бүр ингээд өөрсдөө тааж авахгүй эрсдэл үүрээд тэгээ бүр тэр нь одоо эргээд хэрэглэгчийн данс тооцоор орох хэмжээнд оруулахгүй тулд ийм банк эзэмшдэг банкуд буюу одоо томоохон толгой банкуд доороо бас нэг охин банкудтай байхыг тохиолдлууд байдаг. Тэрийг ингээ хориглосон байх нэ. Үүний үр дүнд ихэнх томоохон банкуд үндсэн үйл ажиллагаанаас хувийн арилжаануудын фирмүүдээс салгаж эсвэл бүр мөсөн хаасан. За бүр мөсөн хаасан байна. За хэдий Walker-ийн дүрмийг санхүүгийн үйлчлэгээний салбарт ерөнхийдөө таагүйгээр авч үздэгч мэрэгсэн хувийн арилжааны фирмүүд бие даан үйл ажиллагаа явуулах болсноор одоо та бидний мэддэг жижиглэнгийн арилжаач руу чиглэсэн бүтээгдэхүүнүүд араасаа гарах болсон. За инхээр одоо хувийн арилжааны фирмүүд гэдэг маань ийм сонирхолтой юм байх нь байна. Ер нь бол энгийнээр хэлэхэд бол хувьцаат компанитай ялгаагүй нэг эзэмшигтэй хоёр эзэмшигтэй байх тохиолдол бий. Хөгжингүй орнуудаас хамаарат Америкт бол яг хувийн арилжааны фирм гэхээр proprietary firm гэхээр зүгээр одоо нөгөө LLC шиг ингээд тусад нь ингээд байгуулад явчих боломжтой тийм байдаг. Зарим тохиолдолд бүр юм proprietary firm тэр дундаа яг энэ санхүүгийн хүмүүст энэ арилжааны санхүүжил олох зорилгоор бол тусгай зөвшөөрлөө шаардах иймэрхүү онцлогтой байдаг байгаа. Энэ удаагийн хичээлээр бид хувийн арилжааны фирмийн үүсэл хөгжлийг ярьлаа. За дараагийн хичээл яг энэний үргэлжлэл хичээл байх болно. Тэгэхээр тэр хичээлээрээ бид бусад үлдсэн хэсгүүдийг нь ярилцах болно. Баярлалаа.